Сүүлийн үед орчуулгадаад гарч байгаа номнууд миний англи дээр уншсан эсвэл орос дээр уншсан номнууд байгаад. Тийм учраас надад бол зарим номнууд бол хуучин. Сайн байцгаана уу? Би Оюн Гэрэл байна. За Дулмаагийн Нандин цэцэг гэдэг хүний урилгаар Игүүр эмээн сайтын амьдралын ном болонд урагдаа сууж байна. За миний амьдралд нөлөөсөн амьдралын ном ярина гэх юм бол өнгөрсөн нийгмийн үеийн алдартай номнуудыг ярих хэрэгтэй л дээ. Яг бол би яг ингээд нөгөө өөрийгөө тийм хүн болгож төлөвшүүлэх үедээ одоо улсын цензуртай улсаас зөвшөөрөгдсөн номнуудыг уншдаг байсан. Тэр үеийн уншигчтай. Тэгэхээр зэрэг яг ингээд 10 за ялангуяа бүр 25 нас хүртлээр уншсан номнууд маань дандаа одоо нөгөө коммунист үзэл суртал нэвчин гэсэн номнуудыг уншдаг байсан. Тэгэхээр тэр номнуудаас зайлшгүй надад тодорхой номнууд бол нөлөөлсөн байдаг. Тэгээд яг 25 наснаас хойш өөрөө олж унссан яг ингээ эргчлээтэй цензуургүй болсон олж унссан номнуудаас маань надад маш их нөлөөлсөн байдаг. Намайг бүр ингээ өөр хүн болгосон байдаг. Гэхдээ ингээд 5 ном нэрлээ гэдэг ингэх юм бол 2 нь бол яг яхарахгүй хуучин цагийн номнуудыг би нэрлэнэ. Тэгээ 3 нь бол өөрөө олж унссан номнуудаа нэрлэн. Тэгээд би бас бодол энэ одоо яг хүний характерыг төлөвшүүлэхэд одоо төсвөр төвчээр зориг те одоо ингээ хүнд байд ингээд нэг одоо хөөхд хасахлаад өөрийгөө төлөвшүүлдэг нэг элементүүд байдаг шүү дээ тий. Тэгээ тэр ном бол надад яхарахгүй 2 ном хөөхд байхад нөлөөлсөн байдгийн. Нэг нь 15 наст Капитан гэдэг ном нөлөөлсөн байдгийн. Одоо Жюль Верн гэдэг Францын зохиолчийн. За тэр бол бас улсаас зөвшөөрөгдсөн ном байсан. Гэхдээ айгүй гой сонгодог ном байсан. Нөгөөх нь Болд хэрхэн хатаагдсан гэдэг ном байдیں۔ За энэ 2 ном бол яг Болд хэрхэн хатаагдсан гэдэг бол коммунист үеийн залуучуудын тухай ном л доо. Гэхдээ тэр хүн нь өөрийгөө төлөвшүүлж байгаа тэр уран зохиол бол бас гайхалтай бичигдсэн уран зохиол байдаг. Тэгээ би бол ерөнхийдөө энэ 2 ном бол зориг төвчээр одоо адал явдал дуртай байх те шинжлэх ухаанд дуртай байх гэсэн одоо ийм зүйлүүдэд намайг хөтлсөн номууд гэж боддог яг хүүхэд байхад бол. За тэгээд ингээд 90-ад онд ардчлал гарсны дараа ингээ өөрөө хайж олж унсныг 2 сонирхолтой уран зохиолын ном байдیں۔ Нэг нь бол Мари Антониета гэдэг ном. За энэ бол зөвхөн Францын хувьсгалчдын нүдээр биш, Францын хувьсгалыг одоо яг тэр хохироод, будуулаад, дүүжлүүлээд нас орж байгаа тэр хаадын нүдээр бичсэн ном байхгүй юу? Одоо тэр яг тэр Францын хувьсгалын үр дүнд халагдсан хатан хааны амьдралын тухай бичсэн ном. Тэгэхээр энэ ном надад нэг алдартай гавьяатай хүний тухай биш. Ямар ч алдар гавьяа байгуулаагүй мөртлөө одоо ингээ хувьсгалын шуурганд өртөөд тэгээд өөрөө ингээд хаан төртөөгөө хамт унж байгаа одоо уналтыг төрийн одоо уналтыг өгөөсөн ном баггүй. Тэгээд энэ ном надад яагаад айгүй чухлаар нөлөөлсөн бэ гэхээр намайг яг улс төрд орох гэж байхад энэ ном айгүй нөлөөлсөн. Тэгээд ард түмнийг яаж удирдах чадахгүй бол яг юугаар төгсдгийг. Тэр нөгөө нэг ном надад айгүй чухлаар нөлөөлөнгөт би ард түмэн бол эрхчлөөтэй байх хэрэгтэй байна. Хоолтой ундтай байх хэрэгтэй байна. Хүмүүс бол тийм элбэг дэлбэг амьдарч явах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ийм юм болт юм байна гэдэг одоо айгүй гүн гүнзгий сэтгэлийг надад төрүүлжсэн ийм ном байгаа. Тэгээд нөгөө нэг ном нь Роден гэдэг нэг ном байдیں۔ Зөвхөн одоо Роден гэдэг уран зураач, уран баримтчны одоо намтрын тухай. Тэр ном бол надад бол маш гүнзгий сэтгэл төрүүлжсэн. Ягдвал хүн ямар удаан хугацаанд уран гартаа төрснийхээ төлөө, авьяастаа төрснийхээ төлөө, гэхдээ ядуу байгаагийнхаа төлөө ямар олон жил хүн бусдын зарц байдیں۔ Одоо бусдын өмнөөс ажиллаж тийм бусдад хийсэн ажлаа бусдаар хаяглуулж тийм өөрийнхөө нэрээр ажлаа хаяглах эрхгүйгээр яаж ингэж хүний ингээ 2 дугаар 3 дугаар тэр хүний сүдэрт ямар удаан амьдрдгийг гэдгийг тэр Роден гэдэг ном харуулдаг. Тэгээд 37 нас хүрээд тэр хүн аргагүй ингээд өөрөө цойлоод аргагүй авьяас нь бүр дэлбэрээд тэгээд
өөрийнхөө нэрээр анх удаа уран бүтээлээ тойрож үзээд тэгээд тэрнээсээ хойш ингээд дэлхийд үнэхээр урдаа хэнийг ч гисгүүлэхгүй алдартай болж исэн ийм одоо түүх байдаг л да. Тэгээ энэ түүх надад юу нөлөөлсөн бэхээр би Роденыг унсны дараа ер нь юмд айгүй төвчээртэй ханддаг болсон. Ер нь бол тийм амьдрал олдож байгаа боломжийг тэр болгон би байх хэвээр нэгдүгээрт байх хэвээр гэж ингэж өөрийгөө ингэж яаран урд тавихгүйгээр хангалттай хэмжээний туршлага, хангалттай хэмжээний чадлыг өөртөө бүрдүүлтлээ хүн 2 дугаар игнэнд байж болох юм байна, 3 дугаар игнэнд байж болох юм байна, 4 дугаар игнэнд ч байж болох юм байна. Гэхдээ цаг нь болохоор хүн өөрөө ингэж эргэж боловсрч гарч ирдэм байна. Тэгэхээр зэрэг уртын зам юм байна. Амьдрал гэдэг бол уртын зам юм байна. Амжилт гэдэг бол уртын зам юм байна. Урт хугацаанд амжилтанд хүрэхийн тулд хүн ямар хэмиг даван туулдаг юм бэ гэдгийг тэр ном надад үзүүлсэн. Тэгээд энэ номны одоо буйнаарч гэдэг юм уу тийм би бол өөрөө зураач болоогүй, баримлч болоогүй мөртлөө зөвхөн Родены намтрыг мэддэг уншсан хүнийхээ хувьд би бол амьдралд айгүй ууж ханддаг болсон. Маш төвчээртэй болсон. Тэгээ надад бол маш их нөлөөсөн гэж боддог. Тэгээд ийм одоо номнууд нөлөөлдөг надад. За тэгээд яг ээжийнхээ авдарнаас яг ээжээсээ хүлээж авсан Эрдэнийн сан Субашид гэдэг ном, Нуус товчоо гэдэг 2 ном маань миний одоо байнгын авдар дээр үжээдэг 2 ном байдаг. Тэгээ тэр бол сэтгэл санаагаар намайг үргэлж дэмжижээдэг ийм одоо философи номнууд болж миний одоо амьдралын турш хамт байгаа номнууд байдаг. За бол тэрхээ хатагдсан болвол баг сургуульд заавал унших уншуулцдаг. Тэгэл уран зохиолын багш унш гэж өрг өгсөн учраас уншижсэн тухай үед юуг бол 15 наст капитан чинь зүгээр сургуулийн номын санд байж идэг байсан ном. Сургуулийн номын санд очихоор хүүхдүүд бидний уншдаг хэдхэн л сонирхолтой уран зохиолын номны нэг нь 15 наст капитан байж л байдаг байхгүй. Тэгэхээр тиймэрхүү номнууд бол дандаа одоо бэлэн олдчихсэн, амархан олдчихсэн номнууд. Родены тухайн ном бол одоо жинхнээр бол Роден гэдэг ном биш л те. Хорвоод би нүцгэн ирлээ гэдэг нэртэй ном баггүй юу? Хорвоод би нүцгэн ирлээ буюу одоо Нагим Пришолья гэдээ би орсоор уншиж байсан. Энэ номыг би яаж авсан бэ гэхээр номын зах гэдэг юм Москвад гардаг байлаа. 90-ад онд дөнгөж одоо намайг 93 онд Москвад сурж хахад юу болж исэн нөгөө Оросд ч анх удаа нөгөө ардчлал болоод манахаас нэг жоохон сүүлд ардчлал эхэлсэн. Тэгээ анх удаа нөгөө цензур байхгүй болоод барууны номнууд орж ирдэг болоод тэгээ нөгөө барууны номнууд нөгөө аль бие усны номын дэлгүүрт нь байхгүй. Хаана байдгүй гэхээр хар зах дээр байдаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол яг барууны номыг унших гэж зах явдаг байсан байхгүй. Тэгээ би Москвад нэг хар зах дээрээс яг барууны ном зардаг лангуун дээрээс би баг ингээд хайрцаг дүр ном авч ирсэн. Тэгээ тэрний нэг нь энэ Родены тухайн ном байж таарсан. Тэрний бас нэг нь энэ Мари Антониата байж таарсан. Өөрөөр хэлбэл 93 онд Оросын зах зээл дээр ингээд хувийн хэвлэлийнхэн аль бие усны нөгөө нэг хэвлэдэг газраар нь чиглүүлдэг хувийн хэвлэлийнхэн барууны номнуудыг газ орчуулад газ орс хэл дээр бөөнөр ингээд зардаг байсан. Тэгээд би тийм хар зах дээрээс одоо сая надад нөлөөсөн одоо энэ 5 номныхоо 2-ын Оросын хар зах дээрээс олж авчихсан. Нөгөө 2 ном бол ээжээс яг ээжийн авдарнаас гарч ирж надад өгчээсэн номнууд. Эрдэнийн сан Субашидыг бол би залуу байхад бол маш их эргэж хардаг байсан. Одоо би байсагээл одоо асуудалд орно. Байсагээл нэг хямралд орно. Хүн хоорондын харилцааны хямралд орно. Байгууллага дээр нэг шинэ ажилд орох болгондоо хямралд орно. Ингээд сэтгэл санааны хямралд орох одоо үйлчлэл айгүй их байдаг гэсэн залуу байхад би одоо ямар хямардаг хүн байсан гэж одоо би бодоод итгэв. Тэр хямрах болгонд нөгөө ээжтэй ярмаар юм болох үед ээж байхгүй үед би Субашидд ханддаг. Тэгэл Эрдэнийн сан Субашид чинь 4 мөртөө яруу найргууд штэ. Гэхдээ дандаа тийм ухаарлын яруу найргууд байхгүй. Тэгээ сайн хүн гэж юу хэлэх вэ? Сайн ноён гэж юу хэлэх вэ те? Ингээд сайн эхнэр гэж юу хэлэх вэ гэл ингээд нэг муу гэж хэнийг мууг яаж таних вэ? Сайныг яаж таних вэ гэдэг л ийм л ном штэ. Тэгэл нөгөө яг ингээд сэтгэл санааны хямралд орсон хүнтэй муудалцсан өөрөө уучраа олохгүй болсон. Тэр үедээ би дандаа Субашидыг эргүүлдэг байсан. Залуу байхдаа ер нь бол 40 хүртлээ
7 хоногт бол дор хаяж 2 удаа Субаштай эргүүлдэг байсан. Зарим өдөр бол Субаштай бүр ингээд цээжилж жагаад за яг энэ 4 мөрийг ингээд яг намайг тавьсруулах 4 мөр олчлоо шүү дээ тий. Тэнгүүтээ тэр 4 мөрийг бүр цээжилдэг байсан. Цээжлээл маргааш нь ажилдаа явахдаа тэрийг өөртөө цээжээр уншаал ингэж өөрийгөө нэг философийн хувьд тий одоо алсын замд нь чиглүүлдэг байсан. Одоо сүүлийн үед харин Субаштыг би одоо баг хагас жилд нэг эргүүлж байгаа юм уу? Өөрөөр хэлбэл би сэтгэл санааны хувьд их тогтвортой хүн болцсон юм шиг байна. Тэгээ ерөн Субаштаа эргүүлэх юм баг гарахгүй байгаа юм шиг байна. Гэхдээ сүүлийн нэг ялангуяа сүүлийн 10 жилд бол би Субаштайгаа за жилдээ нэг 2 л гээд баг. Тий, яалтчгүй. Саяхан би нэг эргүүлсэн юм байна шүү. Тий, саяхан гэхдээ яг ямар асуудал тулгараад эргүүлснээ санахгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн би асуудал тулгархаар л эргүүлдэг. Тэгээ ямар нэгэн асуудал надад тулгархгүй бол би баг тэр номоо байгаа хэсгийг мартчихдаг байхгүй. Нуус тавчаагч гэсэн би бас тэгдэ. Ер нь нэг жилдээ нэг 2 эргүүлнэ. Залуу байхад бол бүр өдөр болгон уншдаг байсан. Нуус тавчааг одоо хүүгээ баг байхад жишээлбэл хүүдээ өөрийнхөө унших нуус тавчааг хүүдээ үлгэр шиг уншаад өгчдөг. Тэгээ хүүдээгээ хамт уншчихдаг. Тийм байсан. Тэгээд эдрээ бол ерөөсөө нуус тавчааг бол зүгээр үлгэрийн ном уншчихэл гэж бодож сонсч өссөн баг. Одоо миний хувьд бол нуус тавчаач надад тайвшрал, гаарц те, гаргалгаа янз янзын мөгдөн штэ. Одоо урам зориг те, янз янзын зүйл өгнө. Залуу байхад ялангуяа залуу байхад уншсан номнууд бол дандаа характер төлөвшүүлсэн гэж би боддог. Одоо төсвөр төвчээр одоо алсыг харах те амьдралын философи, хүн чанар одоо яг нэг гүн гүнзгий тийм нэг амьдралын философиг өөртөө төлөвшүүлэхэд, характераа төлөвшүүлэхэд маш их тус болсон гэж боддог. Тиймээс би бол одоо ингэж бодоод хахад намайг жоохон байхад нэг характер төлөвшүүлэх одоо номнууд байгаагүй. Одоо жишээлбэл яаж зөрөгтэй болох вэ, яаж мөнгөтэй болох вэ, яаж одоо ихтгэл тавьж сурах вэ гэдэг номнууд бол ерөөсөй байгаагүй шүү дээ. Тэр яг тэр хов хүнийг хөгжүүлэх гэдэг ийм жижиг одоо гарын авлага маягийн номнуудаар би ерөөсөй хүмүүжээгүй. Би дандаа уран зохиолын номоор хүмүүжсэн. Дандаа уран зохиолын баатрыг би одоо амьлуулж бодож тэр хүнээс авах юм авч тэгж хүмүүжсэн. Тэгэхээр зэрэг надаа өөрийгөө ингэ төлөвшүүлэх тухай ингэ бодохоор Горкийн номнууд, Шолоховын номнууд тэг ингээд дандаа ингээд жишээлбэл Чингис Айтматовын номнууд дандаа тийм хүмүүсийн нөө бичсэн зохиолын баатрууд Монголын зохиолчдоос бол Сэнгийн Эрдэнэгийн номнуудыг би аягүй уншдаг байсан. Эрдэнэгийн өгүүлэлгүүд бол намайг аягүй төлөвшүүлдэг байсан. Тэгэхээр зэрэг би нөгөө уран зохиолоор төлөвшсөн. Учираас одоо харин одоо нөгөө прагматик номнуудыг одоо дараа нь уншихдаа 90-ад онд тэр прагматик маягийн зөвлөгөөтэй номнуудыг дандаа англи дээр эсвэл орос дээр Монголд гарааг багт уншсан. Ер нь бол хүнтэй харилцах соёл, харилцааны ур чадвар, тэгээд ер нь характер тий. За тэгээд ер нь алсын хараа. Одоо энэ алсын харааг бол айгүйх ном төлөвшүүлдэг. Би ер нь юуны тухай төлөө амьдраад байгаа юм тий. Ямар зориг тавил илүү хүнлэг юм. Ямар зориг тавил явдггүй юм цаашаа тий алстаа явдггүй юм тий одоо хүний одоо материаллык хэрэгцээ хэр зэрэг хэмжээнд хүрээд хандсан байх хэвээр юм тий одоо нэг шунахгүй байх хэвээр юм тий тэр бүх юм чин дандаа юу штэ одоо ном дотроос олж авдаг ээж аав хоёр тэр болгон хажууд байгаа л хилээд байдаггүй тийм зүйлүүд штэ тэгэхээр ээж аав үргэлж ингээд багш нар хажууд хилээл байдаггүй мөртлөө хүн өөрөөгөө засаал хүмүүжүүлэл байдаг зүйлүүд бол номд аягүйх байдаг. Тэгээ мэдээж хэрэг сониуч зан хүн гэдэг чинь өөрөө маш эцэг өсгөлгүй сониуч. Тэгээ яаж ингэт юм бол яаж ингэсэн бол гэдэг тэр сониуч зангаар бол номнуудыг их уншина. За тэгэл нөгөө нэг уран зохиолын ном бол угаасаа хүний оюуны нэг гоо сайхны хэрэгцээг хангана шүү дээ. Гоё юм уншмаар байна. Гоё үйл явдал уншмаар байна тий. Тэг гоё хайр дурлалын тухай түүх уншмаар байна тий. Тэр чинь ингээд хүний бас хэрэгцээ. Тэгээ тэр хэрэгцээг хангаж уншина шүү дээ. Оросоор юм уу англиар ишлэх болчих гээд юм л да. Одоо надад тэр маш гоёор нөлөөсөн номнууд гэх юм бол за Эрдэнэ сан Субашид одоо би авчирсангүй.
байнга одоо өөртөө уншиж ишилдэг ном бол Эрдэнэ сан Субашид дээрээс гоё нэг 4 мөрт уншаад өгчмөр л байна л да. Гэтэ миний номнууд дотор ингэдэй. Би ингээд энэ ном надад нөлөөлөх нэ, энэ ном ингээд бүр ингээд намайг ингээд эзэмдэх нэ гэдэг нь яаж мэдэгдэх вэ гэхээр ерөөсөө эхний хуудсыг уншихаар л мэдэгддэг юм. Альва нэг номны ингээд эхний хуудсыг уншихад тэр ном эхний хуудсыг уншаал эхний 5 хуудсыг би тавьж чадахгүй уншвал тэгэл тэр номыг би ингээд 24 цагийн дотор дуусгадаг байхгүй. Жишээлбэл Джек Вайзерфордын бичсэн одоо Чингис хаан одоо Чингис хааны тэр номыг би англиар уншиж байсан юм. Making of the Modern World гэдэг. Тэгэд Чингис хааны одоо тухайн ном, тэр хатны тухайн ном бүх номыг би ингээл 24 цаг дотор л нэг барьснараа тэгэл тавихгүй байж байгаа уншаал дуусчдаг байхгүй. Тэгээ бас нэг 6хан цагийн дотор баг уншиж дууссан ном энэ явж байна. Энэ Гомерик гэдэг нөгөө Франц зохиолч байхгүй юу? Монгол чон гэдэг энэ Борчин тухай бичсэн ном. Тэгээ хамгийн гол нь бидний мэддэг нууц товчооны бүх түүхийг Борчин үдээр харж утсан. Тэгээ Борч өөрөө одоо нөгөө жинхэнэ андлал гэдгийг харуулж байгаа ном баггүй. Тэгээ энэ Борч болохоор Чингис хааны анд. Тэгтээ бүртөө үжинд хайртайгаар бичсэн байлээ. Тэгээд бүртөө үжинд насаараа хайртай байсан. Тэгтээ насаараа Чингис хаанд үнж байсан. Тийм одоо анд нөхрийн нүдээр харахад ямар шарах үүсдгийг, сэтгэлийн ямар шаналл үүсдгийг, тэгээд ямар адлын бодол тохиолддог гэдэг нь энд бол айгүй гоё бичсэн ном. Би энэ номыг бол ерөөс тавихгүй байсан. Тэгээ би нэг уул нь яг энэ Америкийн номыг би дэлгүүрээр судалдаж авчаал. Франц номын дэлгүүр гэж байдаг байсан юм. Одоо байхгүй болсон билээ. Тэр Франц номын дэлгүүрээс би яг монголоор нь худалдаж авчаал. Тэгээ би Өөрхангай аймгийн Батүлцгийн суманд очиж амрахтаа уншина гэж бодоод авахгүй юу. Тэгээ автобусанд орохынхаа өмнө яг ч нөгөө эхний утсыг нэргүүлчихгүй юу. Тэгээ эхний утсыг нэргүүлчихэнгүүт эн чинь ингэж гоё эхэлж байгаа. Би зүгээр энэ сургамжтай гэдгээр биш зүгээр сонирхолтой гэдгээр нь уншиж ил да. Алдар минь Борчи гэж эхэлж байгаа байхгүй. Эн чинь Борчи гэдэг хүн ярьж байгаа юм байна штэ гэл тэ. Ясмин хэврэгшиж амь нас минь мөдгөн тасран одох надад яаж игээд зорьсон газараа хүрчхэмсэн гэхээс өөр бодол өдгөө үлдсэнгүү. Эцэд цуцсан хөлмөн эзэн наддаа захирагдаж энэ бие минь эцсийн хүслийг биелүүлээсэ гэд. Ингээл Борчи ингээд эцсийн замдаа явж байгаа юм шиг юм ном байгаа байхгүй. Тэгэл Борчи хатуу ширүүнийг хандлаа тулсан амьдрал мань гэл ингээл яриад эхэлж байгаа. Тэгээд энэ Борчи яг яаж амьдрсан ингээл явчихсан чинь автобусын дотор уншсаар хагаад Батүлцгийн суманд буухтаа энэ номыг уншиж дуусчаад буусан. Автобусын дотор уншсаар хагаад маш гоё ном байгаа. Би тэгээ залуучуудыг энэ номыг уншаасаа гэж бодож байна. Энэ номыг уншичаад айгүй олон юмыг би нуус тавчаадаас буцаж шалгасан шүү дээ. Тэгсэн чинь ингэж байдаг байхгүй юу? Энэ ном дээр ингэж байгаа байхгүй юу? Нөгөө хэнийг авах гээд ирж байгаа шүү дээ. Тэмүүч нөгөө нэг бүртөө үжинг авах гээд Хонгоридэд ирж байгаа шүү дээ. Тэгээ Хонгоридэд ирчээд яг бүртүүчэнтэй яг хамт яг хаана анхны шөнө хонсон энтриг би анзаараагүй уншаад өнгөрцөн байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ номыг уншсан чинь энэ ингэж байгаа байхгүй юу? Дурлалт 2-3 шөнийн дараа бараагаа харуулав гэж байгаа. Тэд мориныхон ягуухан алханд бүвэлэгдэн толгодоос зугуухан бууж ирээ гэж байгаа. Толгод руу явсан байх нь нааштай 3 шөнөтэй. Бүртөө толгоогоо Тэмүүжингийн мөрөн дээр тавьжээ. Би тэднийг бусдаас төрүүлж харлаа гэж байгаа. Манай Борчи хараад шүү дээ. Учир нь би эрх зүгийг нь харуултаж байсан юм. Яг л урд өдрийг шигээ, мөн үржигдрих шигээ гэд 2-3 өдөр харуулсан байна шүү дээ, тий. 3 шөнийн нойр дутууг харцсан илчлэн. Тэр 3 шөнө нойргүй хончоод ирчлээ гэж хардаад байна шүү дээ. Тэд миний хажуугаар ганц үгийн солиогүй өнгөрлөө. Морины уян дээр сууж байсан улаан хүзүүд шуу тэдэнтэй мэдлэх мэт жирэглээ. Шуудын чичирхээсэн жиргээ номин тэнгэрт шингэн одно гэд. Тэднийг ингэж хүлээж ядаж байсандаа баг зэрэг санаа зовлоо. Дараа нь харин энэ хүлээлтийн ачаар амьдралын утга учирыг таньснаа ухаарав. Энэ цагаас эхлэн өөрийн бүртийг олох цаг иржээ гэж бодогдох болсон юм да гэд. Тэгээ иймэрхүү ингээд айгүй юм нандин хэсгүүд айгүй байдаг байхгүй. Тэгээ энийг уншичаад би нуус тавчааг эргэж шалгасан юм. Нуус тавчаан дээр яг энэ мөчийг бичсэн юм уу бичээгүй юм уу гэл. Тэгэл ингээд шалгасан чинь нуус тавчаан дээр яг нэгхэн хөлбөр байгаа байхгүй.
юу Тэмүүжин хин хоёр Тэмүүжин бүртээ хоёр морио унаад мориороо одоо ойруу гэдэг лөө толгод руу гэдэг лөө дахин одлоо гэж тийм байдаг байхгүй юу. Тэг өөрөөр хэлбэл тэр хоёр тэнд сүүгээ тавьчаад уулзчаад тэгээ хоёулахнаа одоо анхны шинэ өнгөрүүлэхээр хол мориороо дахиж явсан гэдэг нь ноос товчоод яг нэг өгүүлбэрээр байдаг юм билээ. Тэгээ тэрийг энэ ном дээр аюугаа ингэж дэлгэрүүлээд оруулаад ингээд уран зохиол болгоод ингээд амьлалцсан. Ийм гоё яна зөндөө бай. Ийм гоё хэсгүүд зөндөө бай. Тэгээ иймэрхүү номнуудыг уншихлаараа би эргээл шалгадаг байхгүй их үсрээ. За энийг яг ноос товчон дээр яг энэ хэсгийг ноос товчон дээр яаж бичсэн байна уу гэд. Тэгээ үнэхээр нэг уурхай гэж нэг өгдөг штэ тийм. Нэг уурхайг л удлаа л ном гаргаж ирээд идэг. Тэгээд яа харахгүй дэлхийн уран зохиолыг хөглж идэг, дэлхийн зохиолчдыг хөглж идэг нэг уурхай бол яа харахгүй нуус тавчаал да. Нуус тавчаанаас ингээ урган гарч бичигдсэн номнуудыг бол уншихад бол үнэхээр гоё. Яагаад гоё гэдг вэхээр тэр нуус тавчааг бусдын хараагүй өнцгөөс хараад бусдын хараагүй деталуудыг ингээ дэлгэрүүлээд бичсэн номнууд бол маш их байдаг. Тэгээд тэдрийг бол бүгдийг л уншдаг. Чингийн гасангойг урмаар байна. Яагаад урмаар байна вэ гэхээр нэгдүгürt одоо тэр хүний тэр гайхалтай бичсэн номнуудыг үнэхээр Европт шүтдэм байлээ. Европт шүтдэг одоо манай Монголын нэг зохиолчийг Европт шүтдیں۔ Гинлээ гэдэг ингээд ганц өгүүлбэрээр ярих ажил биш байхгүй юу? Ер нь гадаадын зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөн гэдэг бол ямар хэцүү юм бэ? Ямар боломжгүй юм бэ тийм бэ гэдгийг би одоо сүүлийн 3-4 жилийн турш яг өөрийнхөө амьдралаар мэдэрч байгаа байхгүй юу? Энэ бол маш их хөдөлмөр, маш их одоо ховор зүйл байд юм байна гэж. Тэгээд тэр ажлыг бол үнэхээр Монголынхаа зохиолч нараас хамгийн түрүүнд хийж чадсан хүн Чангийн Гасангой юм билээ. Тэгээд дээр нь Чангийн Гасангой өөрийнх нь нэг өссөн орчин Уранхай, Баян Үлгий тий Хязгаар нутгийн тэр одоо нутгаас тийм зохиолч төрчөөд нь штэ. Тэгэхээр тэр хүнд бас юу нөлөөлсөн бэ гэдэг бол надад аюу сонирхолтой санагддаг. Тэгээд Чангийн Гасангойг өрөөл их гоё юм болоо гэж бодож байна. Тэгээд одоо дээр нь одоо мод тари гэж бүгдээр ярьж байгаа үед сая мод тарилаа штэ. Нэг хүн 12 жилийн турш сая мод тарина гэдэг ямар их ажил вэ? Хэр зэрэг мөнгө орсон бэ? Тэ? Тэгээд тэр хүний тэр нэг мод тарих үед гардаг асуудал нь юу байдаг вэ? Тэрийг бас давхар сонсоод авчмаар л байна л да. Тэгэхдээ танаа номын болонгаар бол яг тийж хамаагүй ярьж болох юм уу тийм их дэлгэрэнгүй зүйлийг. Гэхдээ миний одоо яг ойрын үед нэг уулзаад нэг үгийн сонсчих юмсан гэж бодож байгаа юм бол Чангийн Гасангой байна.